9-р бүлэг. Нүглийг үйлдэгт сүнс өөхөх болно. Хүн үгсний дараа сүнс байдаггүй гэдэг хүмүүс Эхлэл 2:17 дугаар ишлэлд эзэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн. Эзекиэл 18:4 дугаар ишлэлд нүглийг үйлдэгч ам өөхөх болно гэсэн болохоор махан бие өхвөл сүнс нь ч бас үгдэх юм биш үү гэлцдэг. Мэдээж нүглийг үйлдэгч хүн өөхөд түүний сүнс ч бас дагаад өөхөх нь гарцаагүй юм. Харин махан бие газрын шороонд оршигч, сүнс бол бурхан өгсөн сүнслэг оршигч учраас махан биеийн үхэл өөр, сүнсний үхэл бас өөр юм. Махан биеийн үхэл нь нэгдэх үхэл, сүнсний үхэл нь хоёр дахь үхэл юм. Нэгдэх үхэл буюу махан биеийн үхэл нь махан биеийн өвөг дээдэс Адамаас өвлөн авсан махан биеийн нүглийн улмаас, хоёр дахь үхэл буюу сүнсний үхэл нь Тэнгэр элчийн ертөнцид өөрийн үйлдсэн нүглийн төлөөс юм. Библиэд хүн нэг бүр үйлсийнхээ дагуу шүүгдэн гэсэн. Тэнгэр элчийн ертөнцид хүн нэг бүрийн үйлдсэн нүгэл энэ хүний ертөнцөд ч бас тэр хിവэрээ үйлдэгдэг учраас хүн сүнс ба махан биеийн хоёулынгийнх нь үйлсийн дагуу шүүгдэх юм. Харин бидний өгүүлж буй сүнсний тухай асуудал нь католик эсвэл пресбитериан сүмд заадаг сүнс үл мөхөх онол биш юм. Харин Библиэд сургаж заасны дагуу нүгэл үйлдсэн сүнс төдийгүй нүгэл үйлдсэн Тэнгэрч хүртэл эцэстээ шүүгдэн үхэл рүү орох тухай өгүүлж буй юм. Илж Паул хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг гэж хэлсэн байдаг. Бүх хүн махан биеийн үхсний дараа сүнс нь үйлсийнхээ дагуу шүүгддэг учиртай билээ. Библиэд ийн альджээ. Илчлэл 20:12. Их баг үхэгсдийг сентийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номонд бичигдснээр шүүгдэв. Есүс ийн альджээ. Лук 12:47. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй. Хүслийнхэн дагуу биелүүлээгүй зарц дашуурын амт хатуухан хүртэн. Харин үүнийг мэдээгүй бөгөөд дашуурын амт хүртэх хэрэг үйлдснэг нь багхан хүртэн. Дээрх ишлэлд хүн бүр хийсэн нүглийнхээ хэрээр шүүгдэхийг хэлж байгаа үсттэй. Сүүлчийн шүүлтийн үед хүн тус бүр үйлсийнхээ дагуу шийтгүүлнэ. Харин нэг цаг, нэг өдөр, нэг үе байсан ч нүглийнхээ ялгааны дагуу шийтгүүлнэ гэдгийг тодорхой зааж өгч байна. Эцэст нь нүглийн бүх шийтгэлээ авсны дараа сүнс нь үрд устдах болно. Энэ бол хоёр дахь үхэл мөн. Харин бүх үндэстнийг мэхэлсэн диавол болон хуурамч иш үзүүлэгчд үеийн үед өдөр шөнөгүй дарчлах болно. Библи ийн альджээ. Илчлэл 20:10. Тэднийг мэхэлсэн диавол үхэр бүхий галтнуурд хаягдлаа. Тэнд мөн аратан болоод хуурамч иш үзүүлэгч байхаагаад тэд үеийн үед өдөр шөнөгүй дарчлана.